За тэгээд цуглаанда тавтаа морилоо гэж урьж байна. Тэгээд өнгөрсөн 7 хоногт би гэр бүлийнхээ хамт юу ягаад бас нэг хөлбөмбөгийн тэмцээн ингэж явж хагаад ирж амжаагүй. Та их сайн байсан бах те. Тэгээ сайхан байсан бах те. Нилээ эрт дуусчих шиг байсан шүү дээ. Тэгээд бас их тэм сайхан эзний үгийг аваад сайхан мөн хөрөлсөн гэж би сонссон. Бурхан таныг өрөөх болтугай. Түүний амар амгалан тань дүүрэн хамт байх болтугай. Амен. За тэгээд хол ойр явсан хүмүүс буцаж ирсэн байна, тийм ээ. Тэгээд өнөөдөр бас бидний донд анх удаага ирээд сууж байгаа нэг эмэгтэй байгаа. Тэгээд та бүхэн танилцаад аваарай. Онцгой нэртэй Анхлан. За манай оюутан байгаа. Тэгээд та бүхэн танилцаад аваарай гэж хүсэж байна. Тэгээд бурхан үргэлж бидний амьдралын цаг мөчийг төлөвлөсөн байдаг. Тэгээд анхлангийн цаг ч гэсэн бас төлөвлөгдсөн гэж би итгэж байна. За тэгээд бид нар бас өнгөрсөн нэг 2-7 хоногийн турш нэлээдлийн болж өнгөрлөө тийм ээ. Тэгээд бас манай туяа болон түүнийг хүүхдүүд бас л уугаа шүү та байгаа. Тэгээд та бүхэн бас залбирлаа бас тэдний төлөө зориулж байгаараа гэж хүсэж байна. Тэгээд энэ бол бас нэлээд том юу байдаг тийм ээ. Бид нар бас цаг хугацаа шаардсан тэг ингээд бас зөвлөөд хилчиж боломгүй нэг тийм зүйл байдаг. Тэгэхээр эзний амар амгалан тайвшрал үнэхээр хэрэгтэй байгаа. За өнөөдөр би та бүхэнд урд нь хуваалцсан яг тэр номлолоо нэг жоохон сэрүүлээд тэгээ та бүхэндээ хуваалцахыг хүсэж байгаа. За бид нар яг одоо нэг юм шилжилтийн цаг үед амьдраад байна. За энэ шилжилтийн цаг үе байх тусмаа бидэнд илүү шинжлэгдэх боломж байгаа гэдэг ийм сэдвээр ярихыг хүсэж байгаа. За яагаад шилжилтийн цаг үе гэж би хэлээд байна. Ер нь бол тэгээд энэ дайн тулааны чимээ сонсогдно. Байгаль одоо дэлхийг ингээд өнгө төрхөө өөрчлөн нөгөө бидний тоолдог цаг хугацаа улирал гэжжүүл чинь бидний боддог шиг биднэрт хөвсөн шиг явхаа болно гэдэг би Библиэд хэлсэн ба. Дэлхий дээр өчнөө янзын тийм одоо шинж тэмдгүүд бий болох тухай Есүс Матай 25 дугаар бүлгээс ахуулаад хэлсэн ба. За ингээд одоо Есүс дахин ирэхийн өмнөх одоо шинж тэмдгүүд гэж ингэж хэлсэн ба. Тэгэхээр бидний хувьд энэхүү одоо бензиний үнч одоо ингээл одоо хадаж штэ тийм ээ одоо чинь 10 хэдэн жилийн өмнө нэг юм болдог гэлөө те энэ чинь бараг 9 онд гэлөө нэг амар өсдөг штэ бүр 5-6 доллар болсон штэ. Тэгээд ерөнхийдөө жоохон нэг ийм цаг үед бид нар байгаад байна. Битгий битээ санаа зов эзэн бидэнд өдөр болгон хэлдэг ингэж хэлдгийг битээ мартаарай. Бүү би чамтай хамт байгаа гэдэг тийм ээ. Энэ бол маш их утга учиртай үг байгаа. Тэгэхээр энэ хүү шилжилтийн буюу энэ ороо босгоо цагийн үед бид нар чухам яг хэрхэн хандах ёстой. Би та бүхэнд энэ асуудлуудыг яаж шийдэх гаргалгааг би хэлэхгүйгүй. Харин та бид өөрсдөө Бурханы өмнө хэрхэн бэлдэх вэ гэдэг тал дээр л зөвлөгөө өгөх гэж байгаа. Энэ чухал ахгүй. Яагаад вэ гэхээр эргэн тойронд юу болж өнгөрж байгаа нэг тийм сонирмжтэй. Нэг тийм бид нар анхаарлаа тавиад санаа тавиад үхлээ хайгаад ах юм ерөөсөө биш. Христ ирэхэд бүх юм дуусаа штэ. Бүх юм дуусаа. Христ ирээд биднээс тийм ээ одоо айл тал нь ялах байсан инээдрээ тийм улс төрийн хэрүүл маргаан ерөөсөө хийхгүй. Бидэнтэй хувь хүндэг болгонтой ярина гэж байгаа штэ. Уулзна гэж байгаа штэ. Бид нар бүгдээрээ түүний зөвхт байдлын тэр хаан судлын өмнө бид нар шүүгтнэ гэсэн баг. Тэр өдөрт бид нар өөрсдөө бэлдэх гэдэг бол шилжилтийн цаг хугацаанд бид нар өөрсдөө авч явах байдлын тухай ярьж байгаа гэсэн. Битгий санаа зовоорой. Битгий айгаарай. Нэгдүгürt өнөөдөр та бүхэнд тоолцох гэж байгаа зүйл Бурхан бидний бүхий л замын турш тэр удирдах байдаг. Таныг ингээл удирж байгаа. Та биднийг удирж байгаа гэсэн. Бидэнд үхэж болох зөндөө боломж байсан шүү дээ, тийм ээ. Нэг зүгээр нэг жижиг нисж ирсэн чулуун машины дугуунаас үсэрсэн чулуун цохигдоод бид нар өхөж болно шүү дээ. Нэг ямар нэгэн зам дээр гарсан аваараас болоод бид нар аль хэдийн талиж болох байлаа. Эзэн өнөөдрийг хүртэл авч явж байгаа нь тэр таныг удирцсан гэсэн утгатай байна. Дээр үед ханаднаас болоод хүмүүс үхчихсэн шүү дээ. Тийм ээ? Бактерианаас болоод хүмүүс үхчихсэн шүү дээ. Аллергийн нэг харшилтнаас болоод хүмүүс үхчихсэн шүү дээ. Тэгээ өнөөдөр та бидний хувьд янз бүрийн бас нэг ийм жижиг сажиг өвчин тусаад өнгөрлөө. Энэ болгон дээр Бурхан үргэлж та биднийг хамгаалсаар ирсэн байсан гэдгийг хэлхийг хүсэж байгаа. Тэгэхээр энэхүү шилжилтийн энэ үед орж байгаа ч гэсэн
Тэгээ энэ шилжилтийн үед бид амьдарч байгаа ч гэсэн Бурхны хүсэл төлөвлөгөө юм а гэдэгт би таныг итгэхээсэ гэж хүсэж байгаа. Сургаалт үгс номын 3 дугаар бүлгийн 5-аас 6 дээр бүхий л зүрхээрээ эзэнд итэг, өөрийнхөө ойлголтод бүү түшгэл. Алхан бүрдээ түүнийг таньж мэд амьдралын замыг чинь тэр шулуун болгоно гэж хэлсэн ба. Сургаалт үгсийн 3-5-аас 6 дээр ингэж хэлсэн. Шин алхам. Тэгээ шийдвэр гаргах үедээ итгэлтэй байхын чухлыг сануулж байгаа. Бүх зүрхээрээ эзэнд итгээрэй гэсэн. Өөрийнхөө ойлголтод битгий түшгэл гэж хэлсэн. Энэ яг юу гэсэн утгатай үг юм? Би танд тайлбарлаад зөндөө олон цагийг зарцуулж болно. Гэхдээ та бол энийг шууд ойлгож байгаа. Бид нар өөрийнхөө ойлгож дараа нь бүрэн итгэх гээд байдаг. Харин итгэлийн амьдрал бол тийм биш. Бурхны хүч чадлыг таньж мэдэх хэрэгтэй байгаа байхгүй. Түүний хэрхэн надад сайн, бидэнд сайн, биднийг хайрладаг. Тэр өөрөө яг агуу нэгэн гэдгийг бид нар таньж мэдэх тусам түүний хүч чадал бид нар илүү найдаж эхэлнэ. Ингээх үедээ бид нар өөрийнхөө ойлголтоор явахгүй юм байна. Өөрийнхөө санснаар явахгүй юм байна. Өөрийнхөө сонгосноор ч бид нар бас явдгүй юм байна гэдгийг бид нар ойлгож эхэлнэ. Тэгэхээр өөрийнхөө ойлголтод түшиглэлгүй бүх зүрхээрээ эзэнд итгээрэй. Тэгвэл бид нар өнөөдөр эзэнд итгэхдээ юуг бид нар хамгийн түрүүнд санаж авах ёстой гэж Есүс хэлээд явлаа. Би дахиж ирнэ. Би дахиж ирнэ. Та нарыг авна. Та нар намайг хүлээгээрэй л гэсэн. Энийний төлөө бид нар өнөөдөр амьдарч байгаа гэдэг. Нэгдүгээр ойлгоорой. Алхан бүрдээ түүнийг таньж мэдэрэй гэсэн. Амьдралын замыг чинь тэр шулуун болгож өгнө гэж хэлсэн ба. За ингээд одоо бидний ихэнх нь үр хүүхдүүдээ бас ингээд тэ сургууль одоо соёлд ингээд явуулж байгаа ийм үе байна. За одоо ингээд эхнээсээ одоо хүүхдүүд бүр ингээд том болцгоогоод жижиг хүүхдүүд гэж байхгүй болчиход байна шүү дээ зарим гэрүүлд. За тэгээ одоо яг энэ үед бидэнд яг ямархуу тийм одоо сэтгэл төрдгөө хөхтэр бидэнд юу хэрэгтэй болох вэ хөхтэр тий? Бидэнд яг энэ мөчөд бидний хувьд ч бас итгэл маань шалгагдж байгаа үе гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. За бид одоо үр хүүхдүүдэд хайрлаж, хамгаалж, сургаж өсгсөн хараа одоо Бурхны гарт итгэлтэйгээр ингээд даатгаж байгаа тийм үе байна гэж харж байна. Тэгээ тэднийг зөв замаар алхуулах нь бидний биш харин Бурхны бүрэн эрх мэдэл байдаг. Тэгээд хүүхдүүдийг явах ёстой замаар нь явуул гэсэн нь эцэг их хийх ёстой юм болгоныг зааж өгөөл яваад бай гэсэн утгатай ерөөсөө биш. Насанд хүрсэн бол тэд нар бид нарыг сонсохгүй болж байгаа, бидний хэлж байгаа, загж байгаа, ятгаж байгаа үгсийн хэдэн хувийг нь аваад хэдийг нь хайж байгаа нь эн чинь бүр цаанаасаа тэднийг Бурхан тэгээ бүтээсэн. Тэгвэл эдний цаашдаа хэрхэн явах нь Бурхны гарт байгаа гэдэгт бид нар итгэж үлдээх ёстой болж байна гэсэн үг. Ирмэ номын 29:11 дээр ийм үг байна. Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшигын биш. Сайн сайхны төлөвлөгөөнүүд юм а гэж эзэн тунхаглаж байна гэсэн ба. За одоо бид 20 дахь жилдээ явж байгаа чуулган байж байгаа. За 20 жилийн өмнө ингээд одоо ийм өрнүүн, ийм уриалсан сургаал хэлэхээр хүмүүс айгүй дуртай байсан ба. За энэ 20 жилийн хугацаанд ингээд Бурхан бидний одоо итгэл найдварыг алдаад тэгээ одоо ер нь нэг шалихгүй юм байж тээ гэсэн бодол төрүүлээд тэгээ бид нар өнөөдөр 20 жилийн дараа ингээд нэг Бурхан залбирахгүй за Бурхан гэж яваад яах юм гэсэн ийм байдал бид нар хүрсэн гэж юу? Үгүй. Бурхан хизээж өөрийн тэр хүч чадлаа алдаагүй шүү дээ. Тэр бидний итгэл найдварыг тэр алдаагүй шүү дээ. Тэр биднийг харж хандаж бүр 20 жилийн өмнө та бид ямар байснаа санахад өнөөдөртөө харьцуулахад Бурхан биднийг хэрхэн их ивэсээр ирснийг бид нар харах болно. Тэг тусмаа бид нар яах ёстойг илүү их Бурхантайгаа ойр байж нэгтэрчих ёстой болно гэсэн. Бурхан энэ дэлхий дээр хүнийг бүтээчгээд ер нь амьтдыг бүтээлүүдээ бүтээсний дараа хүн ганцаараа байх нь зохисгүй маа гэдэг тэр үгийг албаар хэлж байгаа. За тэгээд юу гэж хэлж байгаа гэхээр хүмүүс та нарыг ч гэсэн би бусад амьтдтай адилхан хосоор нь би бүтээх болно гэсэн. За гэр бүлийг байгуулсан шалтгаан нь юу гэхээр Бурхан өөртөө нь харилцааг гүнзгий ойлгуулахын тулд байсан баг. Яага үр хүүхдийг өгж байгаа. Тийм ээ? Тэр биднийг эцгийн зүрх сэтгэлээр хайрлаж, хандаж, эцгийн зүрх сэтгэлээр хайрлаж, ингэж хамгаалж, халамжилж байдаг гэдгийг ойлгуулахын тулд байсан.
Хүн наслах тусмаа ухаан ороод байгаа биш харин нөгөө юугаа ойлгож байна вэ гэхээр алдаатай явснаа ойлгож байгаа. Наслах тусмаа хүн илүү хамгийн зөв сонголт чинь бурхантайгаа ойрхон юм байх юм байна штэ гэдгийг ойлгож байгаа явдал байхгүй юу? Тэгэд ихэнхдээ настай болсон хүмүүс бурхныг ирж хайж байгааг тавхан зөндөө сонсдог хардаг байх гэж бодож байна. Иремья гэж одоо иш үзүүлэгч нэгэн хүнд цагийн үед энэ иш үзүүлгийг одоо бурхнаас аваад хэлсэн. За тэд одоо удахгүй нөө Израильч нь удахгүй нөө яах гэж байна вөхтөр Вавилоны гарт орох гэж байгаа байхгүй. Тэгээ гай гамшигын өдрүүд ирэх гэж байгаа байхгүй. Тэгээд Вавилон тухайн үед бол зэрлэгээрээ алдартай, төрөмгийллээрээ алдартай. Ийм хүчрхэг гүрэн байж байгаа. Тэгээд тэдний занал хийлэл ирж байгаа гэдгийг одоо бурхан мэдж байгаа. Тэгээ бурхан Иремьяд хэлж байгаа. Харин нөгөө Израильчуудын хувьд болохоор тухайн үед ингээд тэд нэг л амгалан амьтад байцгаасан баг. Харин энийг бурхан мэдчихээс учраас тэдэнд юу гэж хэлж байгаа вэ гэхээр та нарын төлөө зориулж байгаа төлөвлөгөөг бурхан эзэн чинь би өөрөө мэдж байгаа. Би энийг мэдж байгаа. Би яг юу болохыг би мэднэ. Энэ хэдэн жил үргэлжилхийг, жилүүдэд юу тохиолдохыг, тэр болгонд би юу хийхээ хүрт би мэдж байгаа. Хэнийг хаан тавьж, хэнийг хаашин зөөж, хэнийг хаан нууж, хэнийг хаан хүчрхэгжүүлж, хэнийг хаан сулруулгаа би өөрөө мэдж байна гэсэн баг. Заримдаа бид нар амьдрал тохиолж байгаа асуудлаадаас болоод бид нар яадаг вэ гэхээр өөр дөр анхаарлаа тавьдаг. Дандаа өөр дөр анхаарлаа. За Израильчууд Вавилонд олцлогдсон. Өөрсөн дээр анхаарлаа тавьчихдаг. Энэ уйлж унтсан хүмүүс. Хаан байна бурхан минь. Бидний бурхан байна гэдэг чинь хаав байна. Гэтэл бид нар сайн анзаарвал Библиэс бид нар сайн анзаарвал бидний эзний зүрх сэтгэл бол зөвхөн Израильчуудыг тэгээ авраал ингээд олзлогдохоор навраал тэгэл өршөөгөө луучлал ингээд хамгаалаад өрөөгөл гэхээсээ илүү өөр тэдэнд муу юм хийж байгаа үндэстнүүдийн дотор ч гэсэн тэр өөрийгөө алдаршуулахыг хүсэж байгаа. Хүмүүсийг тэр аврахыг хүсэж яадаг байгаа шүү дээ. Нөгөө Йона яалаа тийм ээ. Йонод бурхан даалгавар өгөөд явуулсан. Нөгөө Йона ч н очиод Ниневечүүдэд тэр чинь хараад юу хэлж байгаа шүү дээ. Уг нь бол хэдхэн хоногийн дараа энэ Ниневе үнсэн тавраг болно. 40 хоног үлдсэн шүү. Гэт ингээ яваад байгаа. Тэгээд үүнийгээ уг нь 3 өдрийн турш ингэж явдаг хотод чинь нэг захаас нөгөөд 3 өдөр явна гэж. Хачин том хот. Гэвч тэр нэг өдөр хагастай яваад хотын голд очино яасан нэг тэгээд нэг юм хэлсэн болоод ингээ за эдгээр үхч мөгж байгаагаа эдгэрч тоохчгүй юм би ч бас тоохчгүй гэх ингээ хайж байгаа байхгүй. Гэтэл тэрнийг захаас сонссон хүмүүс бүгдээрээ ингээ бүр ан дагжаа тэр яаж нь бүр хаана хүртэл ингээ тэрийг сонсчоод за хэрвээ энэ Йона ингээд хилээд явж байгаа бол эн чинь нөгөө бурхан итгэж байгаа, Явэд итгэж байгаа. Энэ тэр бурхан ингээ хилцэн бол бид нар дээр гаа гам шиг ирэх юм байна. Яагаад тэд тэгж бодоход хүрсэн гэж бодож чи. Тэд нар өөрсдөө буруутай гэдгээр мэддэг. Тэд нар өөрсдөө ямар их одоо өөр үндснүүдэд гаа гам шиг тарьсан гэдгээ мэддэг. Нүгэлтэй гэдгээ ухамсарлах тусмаа бид нар бурханы юу хийх гэж байгааг, юу хийж чаддгийг бид нар ойлгоно гэсэн. Тэгээ түүнээс ирж байгаа үгийг бид нар даруугаар хүлээж авах болно гэсэн үг байхгүй. Харин хүн бардам болох үедээ энийг сонсох тийм зүрх байхгүй, сонсох чих байхгүй болчих. Бурхан Ниневед ч гэсэн бас авралыг авчрахыг тэр хүссэн байгаа. Тухайн үед тэдэн дээр буулгах гэж байгаа шийтгэлээс уртаар, уур хилэнгээс уртаар тэр бас ингээ уучлахыг ирмэлцдэг бурхан байна гэсэн. Тийм ээ? Тэгээ энийг нэг Йона ингэж дамжуулж авах хэрэгтэй байсан. Яагаад Мосе 12 40 жил твччихээд тэгээ одоо хариуг Канаан нутаг руу орохын дайн дээр за нэг хэдхэн сар үлдсэн үү, 1 жил үлдсэн, 2 жил үлдсэн мэдэхгүй. Тэгээ тэр ус нэхэд гомдлоод байснаас нь болоод ууралсан баг. Бурхан та нарттай сайн хандлаа. Тэгээ өөрсдөө бурханы тал зогсож гин гэж бодсон баг. Тэгээ нөгөө Израилийн ард түмэн чинь уурлаа, тэнцээ чинь юу гаалцтай бид нар Египтэд үхэх минь яалаа 30 хэдэн жил ингээд бүр тэнцсэн байж та гэдэг гашуудцгаас. Тэгээ бурхан хэлсэн наад бол чинь яг вэ тэгнэ тэгээд би тэгтээ тэд нарт ус өгнө. Гартаа байгаа тайгаа аваад тэгээд яг тэр хадыг очиод тогшоороо гэсэн баг. Тэгсэн чинь нөгөө Мосе 12 мангар сүртэй гарч ирсэн. Нөгөө тайгаа би хэтрүүлж байгаа шүү эргүүлээ альтай.
Та нар ингээл нэг тэрслүү үеийнхэн дандаа ингэж яадаг та нар стаа гал ингээл. Тэгэл хар бурхан та нартыг юу гэж байгааг хар гал. Өөрсдөө бурханы төлөө юм хийж гин гэж бодсон маа. Гэсэн бурхан дараа нь тэр хоёрыг зэмлдэг штэ. Тэр намайг эднэрийг өршөөдгүү, уучлдаггүй, эдний төлөө ямар ч үед санаа тавьдаггүй гэж харууллаа штэ гэж. Миний нэр гутаах зүйлийг хийж штэ гэж хэлсэн. Тэгэхээр бид нар ингээд цаг юм ороо бусгаа болсон энэ өдрүүд биднээс шаарддаг юм зүйл бие зүү авч явах хэрэгтэй болно. Бид нар бурхныхаа хүч чадал найдах хэрэгтэй болно. Түүний төгс мэрэгэн төлөвлөгөөнд нь бид нар итгэх хэрэгтэй болно гэсэн. Хоёрдугаарт нь би нэгдүгээрт нь бурхан бидний амьдралын бүх замын туршид удирдах байгаа гэдгийг хэлсэн. Амен гэж хэлэх хүн байгаа. Би гуугаад яах вэ те надаас тэр хамаатай ааж штэ. За 2 бурхан бүх зүйлд цаг хугацааг тогтоосон байдаг. Бүх зүйлд цаг хугацааг тогтоосон байдаг. Бид нар бол ингээд бурханаас зөндөө залбирлаа шүү дээ тийм ээ. Яа үл заахыг маань ингээд босгоод өгөөч гэл ингээл те. Яг л одоо зүгээр болох гэдэг юм шиг л байгаа шүү дээ. Тэгээ бүр сүүлдээ ингээд аппарат эдэрт орчуулах одоо л босчих гэдэг юм шиг ингээд санагдаад байгаа байхгүй. Яг тэр сэтгэгдэл болох яг бидний хүсэл байхгүй. Гэтэл бурхны тогтоосон цаг ингээд цогсдог байгаа байхгүй. Цогсдог. Тэгээд бид нар бас ингээд энэ талаар бодохоор жоон гонигтай болж магадгүй. Гэхдээ бидний хувьд ямар ойлголт авах гэхээр энэ дэлхийн амьдрал дээрх цаг маань зогсоход бид нар мөнхийн амьдрал руугаа шилждэг гэдэгтэй энийг бид нар ойлгох ёстой. Тэгэхээр тэр өдрийг хүртэл бурхны төлөвлөгөөнд бид нар хаана нь хэрэглэгдэх үү? Бурхны хүсэл үнэхээр биелж үү гэдгийг л бид нар шалгах ёстой байхгүй. Тэгээ тийм учраас Ром шинэ гэрэн дээр тэр 13 загтлыг одоо бичсэн Паул элч юу гэж хэлээд байна гэхээр тэр тэгж хэлж байгаа ш. Би сайн тэмцлэр тэмцсэн тий. Би замаад дуусгасан гэж ингэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл бурхны хүсэл дээр ингээд нэг юугаа тавьж штэ тийм ээ. Анхаарлаа тавиад би үнэхээр бурхны хүслийн дагуу явсан уу? Тэр намайг энд хүрээд дууслаа гэж хэлж байгаа нь үнэхээр мөн үү? Тэгээ энд өөрийгөө өгцөн байгаа нь харагдаж байгаа байхгүй. Паул хизээж ямаа хорлоогүй гэдгийг бодох хэрэгтэй. Тэ? Паул хизээж одоо өөрт нь занл хийлж байгаа аюулаас зүхтдэг хүн байгаагүй. Бурхан түнд хэлсэн шүү дээ. Чи Иерусалим руу явна. Чи тэнд баригдах болно гэдгийг хэлж байгаа шүү дээ. Тэгээд тэр бурханы тэр илэрхийллийг авчихад тэгээд одоо уулзж байсан тэр нэг цуглааныхантай ингээд уулзж байгаа шүү дээ. Уулзж хагаад би Иерусалимд очиод ингээд баригдах юм байгаамаа. Тэгээд тэрнээс хойш та намайг нэг харахгүй хаа гэж ингэж хэлж байгаа. Тэнгүүд нөгөө дагалдагч нар гууж үзэж байгаа шүү дээ. Тэгээд Лук битсэн ба. Бид түүнийг ингээд битээ яваач гэдэг ингээд гуйсан ч эзний хүсэл тэнд биелэх ёстой. Тэнд бастай эзэн алдарснаа гэдэг ингэж зүтгээд байгааг нь анзаарсан. Тэгээд бид нар залбираад өрөөгөө л явуулж байгаа. Өөр юу ч хийж чадаагүй. Тэгээд энэс хойш ингээд 5-6 жилийн дараа одоо толгоог авахулсан, цаазлуулсан байх шиг байхгүй. Тэгээд бүр ингээд Ром руу аваа явчихдаг. Тэгээд бүх юмыг бүр хэцүү болох тусам тэр мөчтөр бурхны одоо алдар гэрэлтэн гэдэгт итгэдэг хүн байсан байгаа даа байхгүй. Бүх юм хэцүү болсон. Тэр тусмаа л бурхны хүч чадал илүү харагдана. Амьдрал болж байгаа өөрчлөлт шилжилт айц төрүүлж байдагч нэг зүйлийг санаарай. Бурхан эзэн үргэлж хിവэрэ хүсэл төлөвлөгөө нь тогтсноор нь л байдаг. Дахиад хэл. Бидний амьдралд тохиож байгаа энэ өөрчлөлт шилжилтийн энэ үед нэг зүйлийг бид нар санах нь Бурхан үргэлж хിവэрэ. За манайхан ч бас нэг жоохон яруу найргийн үгээр тэр үргэлж янзаараа тий. Тэр үргэлж янзаараа. Түүний хүсэл төлөвлөгөө нь бас түүний тогтоосноор л байсаар л байдаг хэвгүй бүр эцсийн юм учрууллаа. За яста баларсан юм боллоо. Бурхны нөгөө төлөвлөгөө баларлаа. Гэ одоо бид хүний төлөвлөгөө бол балардаг гэдэг байгаа шүү Библиэлд тийм ээ. Хүний хүсэл төлөвлөгөө бол балардаг. Тэгээд тэрийг бол баларсан гэж хэлж болно. Манай 10 наст нэг удаа тэгж инээд үргэсэн. Баларсан гэдэг үг шин монголоор
Хинээд үрхэ чи ийм үг яаж мэдтэй гэсэн чи нөгөө имэн ч юм уу хэлжсэн гэж байгаа байхгүй гэсэн. Баларсан гэж. Яасан гэсэн чи цай асгасан гинэ. Тэгээ бурхан бол балардаггүй. Тэ? Бурхан бол балардаггүй. Харин хүний зүйлс бол балардаг. Бурхан өөрөө тэр янзаараа тэр үргэлж хിവэрэ. Түүний хүсэл төлөвлөгөөл үргэлж түүний тогтоосноор л байгаа шүү. Номлогчийн үгс номын 3-ын 1-ээс 8-ыг би та бүхэнд уншиж байна. Тэнгэрийн дорх бүх зүйлд тогтоогдсон цаг бүх явдалд хугацаа буй. Төрөх хийгээд үхэх цаг, тариалах хийгээд хураах цаг, алах хийгээд ангаах цаг, нураах хийгээд босгох цаг, уйлах хийгээд инээх цаг, гашуудах хийгээд бүжиглэх цаг, чулууг шидэх хийгээд цуглуулах цаг, тэврэх хийгээд тэврэлтээс цухтах цаг, ирж олох хийгээд алдаж асгах цаг, хадгалах хийгээд хаях цаг, урах хийгээд оёх цаг, дуугүй байх хийгээд ярих цаг, хайрлах хийгээд үзэг ядах цаг, тэг дайтах хийгээд найрамдах цаг байдаг ажээ гэсэн. Аамен. Хүмүүс гэрээс одоо хүмүүс бид нар те хүүхэд маань ч юм ингээл гэрээс гараад явлаа гэж. Тэгэхээр ингээд нэг л юм хоосорж үлдчихэж байгаа юмсан сэтгэл төрж болно. Зарим эцэгчүүдэд ингэ санагдаг гинэ. Хинт ч хэрэггүй болсон юм шиг мэдрэмж төрдөг гинэ хүүхдэн гараа авчих дээр. Одоо ингээл манай томчуудаас 20 хүрчихэж байгаа шүү дээ. Тэгээ одоо ер нь бол гэрээс гараа харцсан байгаа зэ. Хаяа ирж хонох юм а. Тэгэхээр бид чинь бас нэг амьдаа жоохон царай алдах юм. Ирээд өөрөөр л амьдарч чинь зэ. Жим рүүгээ явж гин. Тэг шүн нэг бас нэг дахин онлайн хичээл аваад гшүүн. Тэгээд эргээ хийж гин. Тэгээ өдөр нь одоо ажилдаа болохоор таарлахгүй байж гин. Орой цуг хоол идчмээр байдаг. Би мэдцээ ингээ суучих. Тэгээ нөгөө 20 жил 20 шахуу жил ингээ бөөцөлдсөн аав ээжээр нэг юм хэрэггүй гологдсон мэдрэмж төрөөд байна урнаа. Тэгэхээр ингээд нэг жоохон ингээд нэг уурлах юм уу, уярах юм уу, ойлгохоо хичээд байна. Тэг яг тийм мэдрэмж төрж байгаа. Тэг манай одоо ахмадууд манай ахмадын залбоо юу лээ шонхрууд манай инэрэл цуглааны шонхрууд мэдж байгаа бахтай тэр яг тэр үнийг. Тэгээ энэ тэгж бүр хинч хэрэггүй болсон санагддаг гинэ. Тэгээ өөрийн үүрэгт ажиллаа алдчихад байгаа шиг мэдрэгдэг гэж бүр судалгаагаар тэгж гарсан байна. Тэгвэл бид нар энийг юу гэж хүлээж авах ёстой вэ? Амьдралд гарч байгаа өөрчлөлтийг. За эзэн биднийг өөрчилж шинэ үе шилжилт рүү хөтлж байна. Энэ бол төгсгөл биш ээ. Тэ? Энэ бол шинэ үүрэг байна. Итгэлээр алхах шинэ үе гэж хүлээж авах хэрэгтэй байна гэсэн. За бензиний үүрний өсөх чинь бас л дарамттай байгаа зү тэ. Гэхдээ сая л 2 хэдтэй байсан чинь 4 гарцаа явж байгаа юм. $2 шүү. Бүтэн $2 шүү. Тэгээ одоо ингээд ишээдж жоохон хол ажил руугаа хол явдаг хүн чинь хэцүү болно үст. Одоо нэг хүмүүс нэг тэнхээ үчээд байна гэдэг нэг хүн шоколад инегээд байлээ. Тэгээ энд ингээд айл гисчээдэг хүн ер нь ховор болчиход байна гэж аахгүй тий. Тэгээ чи бас нэг бодлын нөгөө талаар нь бид нар за мангирлгаа одоо айл майл хийсэд явж хоорно гэрийнхэнтэйгээ цаг өнгөрөө гэж байгаа юм билүү тий. Юу гэж бодож байна? Толгойд өгөхгүй энэ тий. Энэ дээр толгойд өгдөг байхгүй. Тэгэхээр бид нар юмыг одоо эргээр хар гэдэг байгаагаас илүү Бурханы хийж байгаа зүйлд итэг гэсэн утгатай л хэлж байгаа гэсэн үг байна. Заримдаа энд хэлж штэ одоо бид нар заримдаа нэг юм хаалга хаагддаг штэ. Өчигдөрхөн надтай нэг хүн юм ярьж байгаад ингээд сэтгэлээ хуваалцсан. Тэгээд ажлаасаа хаалгадах гээд байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа гинэ. Тэгэхээр би хэлсэн. Тэгээд Бурхан бүх зүйл бүхний эрх мэдэл байдаг. Чамд хэрвээ нэг хаалга хаагдж байгаа бол нөгөө талд Бурхан чамд онгойлгож өгөхийг л хүсэж байгаа гэж би бодож байна. Илүү жоохон Бурханд ойртоороо гэж би зөвлөсөн байна. Бүгдээрээ эерэг харах гэхээсээ илүү нөгөө Бурханыхаа хүч чадал төлөвлөгөөндөө илүү тавья. Бурхан ямар нэгэн зүйлийг сэдэж ийна гэж л бүгдээрээ харъя зэ. Тэгээд биднийг хизээж тэр мартахгүй гэдэгтээ ингээд үлдээрэй гэж хүсэж байна. За 3 дугаарт нь за би 2 юм ярьсан. Бурхан бидний замын амьдралын бүхэл замын туршид тэр удирдах яадаг.
Хоёрдугаарт нь Бурхан бүх зүйлд цаг хугацааг тогтооцсон байгаа. Анх ингээд шинэ машин авцсны дараа за ингээд нэг Tesla мэслэгний талаар анхны сурчлагаа явж байхад энэ нэг насны машин байна гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ Tesla ингээд олон жил одоо унж байгаа хүмүүс бол хийх байл гэдэг. Энд чинь муудт юм байлаа гэх тээ. Эвдэрдэм байлаа гэх хийх байл гэдэг. Бүх юм цаг хугацаатай. Гуравдугаарт нь шилжилтийн энэ үед эзнээсээ хүч тэнхээ гуугараа. Хүч гэхтэр бас жоохон төрж гэдэг бид нар. Энэ юм супер хүчтэй болоод супер одоо тийм natural хүчтэй болоод асуудлаа зохицуулах гэж яриаггүй. Энэ сэтгэлийн тэнхээг ярьж байгаа. Тэ? Оюун санааны энэ амар амгалан байдлын тухай ярьж байгаа. Тэ? Зүрх сэтгэлийн амар амгалан байдлын тухай ярьж байгаа. Энэ тэнхээг Бурханаас гуугараа гэж хүсэж байна. Хүн хэрвээ өөрөө хүчтэй болоод тэгээд энийг ингээл тэ одоо заа нэг уугашуу тохиолдонгууд гал дүлээл уугашуу алга болчихно. Тэ? Өвдөнгүүд дахиад дүлээл эдгэрчдэг байсан болоод эн чинь зөвхөн кино шүү дээ тийм ээ. Ийм юм байхгүй. Бурхан ингэж бүтээгээгүй. Бодит байдлыг бид нар хүлээж авах хэрэгтэй. Энийг бий болгоё гэд яваад төөрөлдөд байгаа хүмүүс энэлхийгээр л нэг байна. Ингэчих юм бол та эрүүл амьдрах юм байна, дих юм байна гэл. Дээр нэг найзынхаа гэрт очиод цагаан сараар ингээд хоол идээ суусан чинь нэг шал танихгүй нэг гэр бүл яг өөдөөс хараа сууж таарсан. Тэгсэн чинь нөгөө нэг мах идэггүй хүн юм байна л да. Тэгээ бүр тэгээд ногоо могоо дотроо ч гэсэн бас ингээд бас тоотойг нэгддэг тийм хүн байна. Тэгээд ингээд айгүй баясгалантай яриад байгаа байхгүй. Тэгээ нэрэ мах заах идэггүй одоо ингээд те би бол айгүй эрүүл байгаа л гэж хэлэх гээд байгаа байхгүй. Come on. Итгэгч бидний хувьд түрүүн нөгөө та бүхэнд ингээд хэлсэн хоёр дахь нь юу вэ? Хоёр дахь зүйл нь бүх юмд цаг хугацаа тогтооцсон байгаа. Тэр өдрөө зүгээр жоохон зовлонгүй өгч ийн үү яаж ийн мэдэхгүй байна. Бүр зовх чинь бил яаж идэх юм. Хааварсан 30 жилийн өмнө надад биелийн сургуульд хамт байсан нэг одоо пастор л да. Тэгээ тэр нэг найз маань яал маяглаад мах идэхгүй. Ингээд будаатай хуурга гэл бид нар чинь оюутнууд нэг өдөр нэг 100 төгрөгөөр нэг 5 будаатай хуурга идэнэ. Тэнгүүд нөгөөдг нөгөө хэмнэх гээд нөгөө машинцсан мах аваачаад нөгөө холжих төр чинь тэр махыг нь ялгах амар хэцүү үстэй. Хоол нь ингээд царцаад ингээд тос нь овоотл нь ингээд махыг ялгаа суучдаг гэсэн. Надад бүр амар ядаргаатай ингээд санагдаал тэгэл чи итгэхгүй би надад өччих гэл би. Яг жоохон тийм тэгээд уг нь тэр өөр болгоор уус би махан дургүй. Тэгээд мах айгу муу гэсэн эдэргээд ингээд идэг гэсэн чинь дараа нь өвдсөн штэ. 10 хэдэн жилийн дараа өхөнгө алдсан байхгүй. Одоо мах идэж байгаа. Тэр яг мах нэг идэж чаддгүй хүн байж болно шүү дээ тийм ээ. Тэр бас манай нэг найз нэг манад ирээд явсан чинь зүгээр санаандгүй асуухгүй соёлтой зараалал идэж чаддгүй юм юу гэсэн мах гэлтэй гэж. Энэ айгуу нөгөө веган юм байна гэж дургу өрсөн чинь мах идэхдээ толгой нь өвдөгддөг гинэ. Тэр бол эрүүл мэндийн шалтгаан байгаа тань. Тэгээд загас идэхээр зүгээр байдیں гэхээр нь загас шарж өгж байгаа байхгүй тань. Тэр би тавгүй юу хэлэх гээд гэхээр хүн өөрийгөө тордох хүчтэй, өөрийгөө эдгээх хүчтэй, амьдралаа ингээд яг хүснээр болгох өөрчлөх хүчтэй байсан болов тэг бурхан хэрэгтэй мүү юу? Хэрэггүй шүү дээ. Тэг бурхан биднийг тэгж бүтээгээгүй. Харин өөртөө ингэж харилцаатай байхаар бүтээсэн. Өөрөөр хэлбэл миний хүч бол та юм шүү гэдэг тэр дуулчин тэндээс гараад байна шүү дээ. Тэ та бол миний хүч гэдэг хэлээд байна шүү дээ. Надад та хүч чадал минь болдог гэдэг тэр дуучин тэгэл гарсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ шилжилтийн цаг хугацааны үед эзнээс л тэнхээг гуугаараа гэж би та бүхний залбираараа ингэж амьдраараа гэж хүсэж байна. Бурхан бүгдийг даатахаар амен. Исаягийн 41:10 дээр битгий би чамтай хамт. Битгий имээ. Бишээ имээ гэдэг нь юу гэж аа? Имээгийн имээ тухай ярьж штэ. Битгий гэж утгаар. Битгий имээ. Би чиний бурхан. Чамааг би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр туслана. Зөвхтийн баруун мутраараа заавал чамааг дэмнэнэ гэж хэлсэн. Сайхан зүйлтэй. Сайхан амлалт байгаа зү тийм ээ. Бурхан үнэхээр ингэж чаддаг баг. Тэгээд бүр энэ 41-р бүлэг дээр бүр маш олон юм амлалтуудыг хэлээд тэгээд 41-ийн одоо 30-аас 31-ийг ч л уншихад энэ дээр юу гэж байдаг вэ? Эзэнд найдагчдын хүч нь юу вэ?
шинжлэгдэх болно гэсэн. Тэгээ бүр жигүүр дээр ингээ халин нисэж байгаа тэр залуу бүргэж шиг болно гэж хэлээд байна шүү дээ. Тэр хүч чадлын тухай ярьж байгаа. Тэгэхээр эзэнд найдах гэдэг нь бидэнд хүч чадлыг авчирдаг охно шүү дээ. Бурхан бидний хүч чадал болдог охно шүү дээ. Бидний тэнхээ болдог охно шүү дээ. Аамен. Хэрхэн одоо амьдрал хэрхэн өрнөх нь ингээ тодорхойгүй байгаа боловч одоо Бурханд итгэж найдахаас өөр зам байхгүй. Тэгээ бид нэг дуу дуулдаг тийм ээ. Итгэн найдараа тий. Энэс өөр зам байхгүй шүү гэж. Филиппо тий 4:13 дээр намайг хүчрхэгжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чаднаа. Өөрөөр хэлбэл бүгдийг давж чаднаа гэсэн утгатай байсан. Бид одоо өөр хүүхдийнхаа төлөө залбирч Бурхан даатгах нь за энд одоо залуу хүүхдүүд сууж байгаа учраас ирээдүгөө Бурхан бид нар даатгах. Тэгээ энэ бол үнэхээр чухал зүйл. Тэ? Бурханы нэрээр бид нар өөр хүүхдүүдэд нэг нэгээ өрөөх гэдэг бол энэ бас нандин халамжийн нэг шүү. Бас нандин халамжийн нэг шүү. Тэгэд заримдаа бид нар ингээд нэг юм бидэнтэй ингээд цуг байж байгаа хүмүүсийнхээ амьдралыг нэг бид нар нэх анзаарахгүй өнгөрцөн байдаг шүү дээ. Сүлд нь ингээд бодоод тахаар Монгол тангад яваа нэг холоо явчих үед нь бид нар эргээ энэ хүний төлөө би ер нь нэх залбирч байгаагүй юм байна гэж бодогддоо ш. Та хүн тэгдэггүй. Та хүн сайн залбирдаг байх л та. Тэгэхээр нэх гайхгүй л анлаа. Харин намайг гайхаж чаддаг шүү дээ. За тэгэхээр өөр хүүхдүүдийнхээ төлөөч ба гэр бүлийнхээ төлөө найз нөхдөд төлөө залбирах гэдэг чинь маш чухал халамж байгаа. За хүүхдүүд бол биднийх биш гэдгийг бодох хэрэгтэй. Зөвхөн биднийх биш гэдгийг бодох хэрэгтэй. За тэгэхээр одоо манай одоо эгч хоёр бас жон гайхаж магадгүй. Энэ хүүхдийг Бурхан таард өгсөн. Бурханы мэдэлтэд өгөхгүй тий. Тэгэхээр ерөөсө Бурханы өмч гэдгийг нь бид нар хүлээн зөвшөөрөх ёстой. За барыг ингээд бид нар чинь хүүхдгүй шахуу эхнээсээ нэг нялхнаа том бахан хүүхдүүдтэй болцсон үед би их ярьдаг гэсэн таагүй санаж нэг бай. 10 жилийн өмнө. За энэ хүүхэд бол Бурханы өмч шүү. Тэ? Бурханы өмч шүү. Бурхан авч чадна, тэ? Өгч чадна, бас авч чадна. Энэ бол Бурханы өмч гэдэг. Тэгээ Бурханы хязгааргүй эрх мэдлийн тухай ярьж байна гэсэн. Тэгэхээр бид нар бас өөрсдийнхөө амьдралын өөр зүйлүүдийг ч бас бүгдээрээ хаар. Асуудлууд байна. Тэгээ өвчин зовлон байна. Бурхан өгч чаддаг бас энийг ч гэсэн авч чадна гэдэг бодох хэрэгтэй. Тэр бидэнд эд баялагийг өгд юм уу? Боломжийг өгд юм уу? Тэгээ тэр бидэнд одоо эрх мэдлийг өгд юм уу? Бидэнд одоо алдар нэрийг өгд юм уу? Тэгээ тэр бас түүнийг бас авч чадна гэдэг бид нар бодох хэрэгтэй. Тэгээ Бурханы өмч гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх гэдэг бол энэ бол бидэнд тэнхээ байгаа. Бурханаас ирж байгаа тэнхээ байгаа. Амен. Тэгэхээр түүгээр л дамжуулж бид нар бүгдийг давж чадна шүү дээ гэж. Тэгээ бүр Паул тэгж байгаа шүү дээ. Анхны одоо Библийн Монгол орчуулган дээр яг энэ хэсгийг надад хүчийг өгөгч түүгээр бид бүгдийг давуулан дийлж чадна гэж ингэж жоохон хүч оруулж орчуулсан байдаг аахгүй. Маш гоё хэлж байгаа аахгүй. Яг сүүлдээ жоохон богинохон болгосон. Гэхдээ давуулан дийлэх гэдэг нь энэ нь бидний одоо нэг хүчээрээ чармаалтаараа хийж байгаа зүйл биш. Бурхан үргэлж юмдаа ингээд нэг гоё ханддаг штэ. Тэ? Бидэн тослол тусласан шиг туслаад, эдгэвэл эдгээсэн шиг эдгээ гээл тэ. Өргүүл өргөсөн шиг өргөөл, хамгаалвал хамгаалсан шиг хамгаалаад. Тэ ингэж хийдэг. Тэр учраас Бурхан өөрийнхөө хийсэн зүйлийг хараад сайхан болжоо гэж ингэж хэлнэ гэсэн. Тэгэхээр чин бүгдээрээ бодоод үзье. За Мангер гэж нэг хүн за одоо зарим нэг гарын уртаа хүмүүсийн хажууд ингээд амар тэмцээн зохиогоод уралдаал юм хийж өгч одоо. Минийх бол нэг олигтой болохгүй шүү дээ. Би тэгтээ тэр надаас гоё хийцэн хүнийх рүү ерөөсө харахгүйгээр өөрийгөө л хараа те сайхан боллоо шүү. Тэ уйгаа гал ингээд зогсож байл те. Тэгж байгаа л би нөгөө мундаг чадвартай хүнийхийг хараад би шууд мяар шүү дээ. За би ер нь бол яг энэ төрлийн хүн биш юм байна гэдэг байна. Хэрэв Бурханы хийсэн зүйлийг бүгдээрээ бодъё л та. Тэ? Бурханы ур чадварыг бодвол түүний хүч чадлыг бодъё л та. Тэгэхээр түүний одоо дэргэд бид нар ер нь юу бидний одоо ур чадвар бидний нөгөө ухаантай уртаа одоо юутай хурдтай хүчтэй гэдэг нь яг
яг яаж хэмжигдэх юм болж байна. Манай нэг найз бүр нэг тийм бүр баг бахын нэг үлэмж бийтэй байсан. Тэгээ бид нар ингээд нөгөө 2 3 баг болж байгаа хоорондоо ингээд ноцолдод тоглох төр нэг олсмос булаацалтаал ингээд нөгөөдлийнхөө хүмүүсийн ингээд нэг олсоор ингээд хамж оруулчаал тэргээд чирж мрээл ингээд сонь тоглоом зохиодог гэсэн хэрэг. Тэр найз маань манай багт орчих юм бол манайх ялга нь ойлгомжтой. Тинчээ ер нь хідэн 10 хүүхэд мүүхэд ингээл зулгааж өнөрсөдөө тоохгүй. Чинь өөр айгу том биетэй хүчтэй юм чи. Зүгээр ингээл явжаад голоор зүсээл явжаад хүүхдүүд тэнд ингээл ханарч унаал чирэгдээл боо юм болно. Тэгээ өөрөөсөө ядарсан шинжгүй ингээ явжаад байгаа байхгүй. Тэгээ эн чинь юу гэхээр маш хүчтэй байгааг илэрхийлж чинь тийм ээ. Тэгвэл бурхныг зүрлээд үзье л та. Бурхныг одоо давж чадах асуудал гэж байдаг. Бурхныг давж чаддаг бүр чөтгөрч байхгүй шүү дээ. Хүмүүсийн хувьд бидэнд зөндөө тарьж чадахын чөтгөр айгу хүчтэй юм шиг харагдаж байгаа. Өөгүй. Давж чадсан нэгс тэнгэр илж байхгүй шүү дээ. Бурхныг дүүргэж чадах юу ч байхгүй. Ингээд бодох юм бол бурхандаа найдах гэдэг бол бидэнд үнэхээр хүч тэнхээ болно гэдэг чинь ийм учиртай байгаа даа наанд нөхдөд. Амен. Хана гэж хүн одоо өөрийн одоо анхны хүүхдээ Самуэлийн төлөө залбирч бурхны амлсны дагуу бурханд амлсныхаа дагуу тэр бурханд хүүгээ одоо даатгаж сүм давчиж өгсөн байдаг. За дөрөвдүгээр хамгийн сүүлээ. Шилжилтийн энэ үе бол шинжлэгдэн өөрчлөгдөж байгаа үе. Шинжлэгдэн өөрчлөгдөж байгаа үе. За та бүхэн анзаарч байна уу ер нь жоохон бие? Ер нь яагаад байна? Нэг тод ярихгүйгээр зүгээр бодъё заяа. Хортой бид нар за би ер нь за яг ганц зэрэг ахын насыг тооцохгүй бол ер нь хамгийн ахмад нь шахуу байлсан те би бол ерөнтэй залуучуудын донд тэгээд хэдэн нас илүү болох төр чинь арай хөгшөө харагдалаас. Тэг манайхан чи дандаа нэг 30 хүрээгүй 20 итгэнтэй байсан байгаа байхгүй юу? 20 жилийн өмнө. Стэнэрэг одоо ингээл нэг залуу нас чинь ийм гоё те. Манай Батбаатар чинь ирээл нэг би Батбаатартай 27 удаа барилцсан. Сүүлдээ би доглоод дууссан. Нэг Монголоос ирсэн Берта гэж ихтэй залуу чинь тэгээ намайг чинь нөгөө арай хөгшин мөгшинч гэж бодохгүй зүгээр тоог руу өшөглөөл унахаахаа л те. Би насаараа гомдож явж байгаа. Тэгээ юу ярих гэдэг тэр үе бол өнгөрсөн үнэн. За тэр үе бол өнгөрцөн. Одоо бид нар хүлээж авах хэрэгтэй боллоо. Нөгөө нэгнийхаараа ингээл за нэгд өдөр нь тэдний дараагийн өдөр нь тэдний гэдэг үе чинь өнгөрсөн. Нэг орой нэг хэдэн цаг суугаад нэг гэрийн эзэн жоох мухааш толчж байгаа сте. Энэ явахгүй байх та гэсэн царайтай те. Эн чинь нэрсээ насны юм байна. За одоо яг энэ үе бол бид нар энэ шилжилтийн үе. За бид нар муудаж байгаа гэж бид нар мэдрэмж авдаг энэс. Харин үгүй. Энэ чинь бурхан биднийг өөрчилж байгаа гэж харах хэрэгтэй. Арай өөр болгож байгаа. Бид нар дими юм зөндөх цагаа бид нар зарцуулаад ингээ явдаг байсан бол одоо биднэрт ингээд илүү юм бодох цаг гарч байгаа. Унших цаг гарч ирж байгаа. Залбирах цаг гарч ирж байгаа. Бусдад үйлчлэх цаг гарч ирж байгаа. Энийг бид нар инхээр яг одоо бурханд хэрэглүүлэхээр өгөх гэдэг бол хамгийн зөв алхам байдаг байхгүй. Уучлаарай жоохон нас масны тухай ярьсанд. 2 дугаар Коринтын 5 дугаар бүлгийн 17 дээр тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл юм аа. Харагтун хуучин нь өнгөрч шинэ болсон байна гэсэн. Итгэл ба төвчээр бидэнд хэрэгтэй. Шинэ үе шинэ эхлэлд найдах итгэл ба төвчээр бидэнд хэрэгтэй юм аа. Тэгэхээр бидний залбирал бас юм байх хэрэгтэй болох. Тэгээ би аагийн зөвлөгөө өгье. За бүтэн сайныг би 7 хоногийн ихэнх гэж дандаа боддог. Тэгээ өглөө ингээд залбираад сууж захта би дандаа шинэ 7 хоногоо даатгадаг. Тэгээ энэ шинэ 7 хоногт одоо надад учирж болохтой янз бүрийн зүйлийн өмнө би нэгдүгээр би бурханлаг баймаар байна, би сүнслэг баймаар байна, би Библиэд дагмаар байна, итгэлээ дагмаар байна. Тэгээ би бас ингээд зүв баймаар байна.
надад бас энэ бүхэнд хандахтай төвшин сэтгэлийг өгөөрэй. Би яг энийг ингэж 7 хоногийн эхэнд ингэж даатгаж залбирч байгаа. Бид одоо тийхгүй болохгүй шүү зэ. Тэгээ гараа явж байхдаа ингээд замдаа машин бараа явж байхдаа үүргэлмээргүй байна тий. Жохоо юу явж үүргэлдэг нас руу ярьж байгаа шүү дээ. За тэгээ одоо хөл гараа цогчмооргүй байна, гимтээчмээргүй байна тий. Эзэн минь та намайг энэ бүгдээс гэтлгээж өгөөч гэж бас даатгаж байгаа. Тэгээд бид нар цаг үеэ дагаад бурхантай илүү их ойр ингээд жохон ойрхон илгэмсэг болох ёстой шүү. Тэрх бол бидэнд үнэхээр үлзийтэй юм аа. Амен. За тэгэхээр Христийн дотор байх тусмал бид нар илүү шин болгогдож байгааг ойлгох ёстой. За Исая 43:18-аас 19 дээр урдын имийг бити дурс, эртний имийг бүү бод. Үзэгтэн би шин зүйлийг хийх бөгөөд тэр нь одоо соёолж байгаа. Та нар үүнийг мэдэхгүй гэж юу? Би зэлүүд газар зам тавьж цөлд голыг урсгана гэжсэн. Дуулал номын 32-ийн 8-аас 9 дээр тийм дуулал номын 32-ийн 8-аас 9 дээр би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө. Нүдмэн чамайг ширтэн чамд зөвлөнө. Ухаангүй адуу луус шиг бүү бай. Хазар ногтоор оосрлон барихгүй бол тэд чам руу ойртдоггүй биш үү гэж тэ. Өөрөөр хэлбэл хүчлэхээс нааш номхордгүй тэр адгуус шиг битий бай. Харин даруурсан буулганд ороорой гэж ингэж хэлж байгаа. Тэгэх юм бол эзэн бидний төлөө санаа тавина гэдгээ хэлээд байна гэж хэлж байна. Би одоо 10 настай хүүхдтэр нэг юм дээр ажиллаж байгаа. Бүр ингээд хизээ язааны нэг том хүн шиг байхгүй. Гэтэ заримдаа ингээд нэг тийм яагаад би энийг хийх ёстой ингэж хэлж байгаа нь жоохон ингээд цаг аваад байгаа учраас юун дээр ажиллаж байгаа гэхээр за хүүхдээ чи надтай яриад би чамд нэг юм хэлснээс хойш надтай ярьснаас хойш 10 минут өнгөрлөө чи яг юу хийв гэж асуудаг байхгүй. Юу ч хийгээгүй. Чи зүгээр надтай ярьж байгаад 10 минут өнгөрөөчлөө те. Харин би чамд 10 минутын өмнө хэлэхэд чи тэр хийцэн бол чи дахиад өөр юм хийн. Илүү бүтээлч болно үстэй гэж тийм. Тэгэхээр энийг энэ тал дээр айгүй ажиллаж байгаа. Тэгээд байн бас эвтэйхэн хэлж байгаа. Одоо ч нөгөө нэг залуу үеих шигтэй хэвээр ваа гал загиндаг магиндаг тийм байхгүй шүү дээ чинь. Хэвээр эвтэйхэн ярьдаг дээр ирцэн явж байгаа. Бурхан бидэнд яг энэ үед маань бидэнтэй айдуу дугаар ярьж байна. Тэр бидэнд хэлж байгаа. За энэ хоёрын хооронд юм дээр те ингээд одоо реакцтэй гаргаад яг хоёрын хооронд юм дээр дэмэм хийгээд ирв амьдралаа бити дэмий үр бие гаргуунд нь бити хай те урагшаалах би чамд ингэж явах ёстой замд чинь зааварлаж өгөх учраас надад найд итэг бүү санаа зовоо гэж хэлээд байна гэсэн. Тэгэхээр яг энэ цаг хугацаанд бид нар үнэхээр бурхандаа өөрсдийгөө өгөхгүй бол болохгүй цаг хугацаа ирж байгаа шүү. За өөр нэг бас нэг гаж нэг зүйл байна юу гэхээр за би нэг ишлэл алгасаад уншаад байгаа. Галаат номын 6:9. Сайныг үйлдэхдээ үйлд суцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна гэсэн ба. 3 талбар дээр энийг та бүхэн бодоор. Мэдээж эзний чуулганы ойр орчимд, эзний сүмийн ойр орчимд яг нөгөө нэг тэр дуулал номон дээр гардаг нөгөө дуулсан хүн шиг тийм ээ. Таны өргөөний үүдэнд их нэг өдөр тэр дотор нь ч орчоод байгаа юм биш шүү дээ. Таны өргөөний үүдэнд ирээд намайг оруулахгүй байсан ч би ингээд сахиад яг юу болж байгааг нь хараад хүмүүс тахил өргөөж, бурханд залбирч, магтан дуулж те. Тэгэл тэн дотор юу болж байгааг ингээ харах. Тэгээд нэг өдөр нь гадна байх 1000 өдрөөс ч дээр гэж ингэж дуулж байгаа хэрэг. Тим зүрх сэтгэлтэйгээр бид нар эзний чуулганы эргэн тойронд бид нар амьдрах ёстой. Нэгдүгээрт нь энэ бол сайн зүйл юм а гэж хэлсэн. Маш сайн зүйл. Хоёрдугаарт нь та өөрөө бурхан таныг ямар гэр бүл тавьж, ямар хамт олонны дунд тавьж, ямар найз нөхдийн дунд тавьж тэндээ та бас сайныг үйлдэж явахдаа ингээд цуцаж ядраа за боли залхлаа гэхгүйгээр эцэг хүртэл яваарай л гэж хэлж байгаа. Энэ бол үнэхээр сайн зүйл шүү л гэж хэлж байгаа. Бурхан яагаад ч юм таныг тавьсан байхгүй юу? Яагаад ч юм таныг энэ газар л тавьчихсан баг.
Тэгээ тийм ийм хүмүүстэй уулзуулж байгаа. Тийм хүмүүсийн дунд ажилуулж байгаа, амьдруулж байгаа. Тэгэхээр энэний та нэг хэсэг болж амьдрах хэрэгтэй. Ингэхдээ та сайныг үйлдээрэй гэж хэлж байгаа. Сайныг үйлдээрэй. Одоо нас урсан л та нэг пастор байсан. Өдөр нь цуглаан дээр номлоно. Орой тарчгаад найзуудаа ингээд хоол идэнэ. Тэгж явахдаа уудаг гэсэн баг. Ингэсээрээ сүултээ ингээд нөгөө зуршил болцсон бүр. Тэгээ архинд орсон. Цуглаан дээр ирэхдээ ингээд арайч үнэртүүлэхгүй ирнэ. 7 хоног жигаавна. Тэгээ сүултээ ингээд бүр илэг мэлгэн өвдөөд тэгээ нөгөө өвгөнтрөө очиж суусан баг. Тэгээд анх одоо хүмүүс тэрний талаар ингээд ярьдаг байсан. Цуглаан дээр номлолдог мөртлөө гэрте очиод ихнэр хүүхдэд зотоод ингээ нүд ам ингээ хөөх болгочод байдаг гэд ингээ яриад бид нар бас мэдэхгүй жоохон. Тэгээ нэг тийм ингээл би бурайд галтай. Бурайд хөвгүүнийг та нар яах юм аах ингээл ингээ амар ийм нэг юм омглоо амар тийм гүн далаа явтай. Тэгсэн чинь юу болсон гэсэн ингээд явсаар гал нөгөө архинаас олоод сүлдээ өгсөн байхгүй. Тэгэд одоо Монгол пасторуудын хувьд энэ чи бас нөгөө Христийн нэрийг тийм сайн нар гаргахгүйгээр л явчлаа штэ. Хэрэв бид нар буруу муу юм хийгээл бид нар өөртөө муу юм хийж байгаа. Өөртөө муу юм хийж байгаа. Бурхныг хогроогоо дагаад чинь байхгүй юм чи. Өөртөө л муу юм хийгээл бид нар үхлийн муугаар л өгч байгаа. Харин Бурхны өмнө очиод Бурхан харин өршөөх хэсэг нь бол Бурхны ажил байхгүй. Бурхан минь те. Бурхан өршөөхгүй байх гэдэг бол үнэхээр аимшиг байхгүй. Энд чинь жинхэнэ аимшиг. Тэндээс өөр эргэх зам байхгүй штэ. Уучлаарай хүмүүн. Би чам зөндөө боломж өгсөн. Чи иш орохгүй гэж боллоо. Мөнхийн улсад чи өнөөдөр орж чадахгүй нэ. Гэх юм чи дараа ирээрэй гэж тийм ярих тийм ерөөсөө юм боломж байхгүй байхгүй. Тэр ерөөсөө ганц л тохиолдож байгаа момент. Тэгэхээр бид нар ганц амьдарч байгаа амьдрал дээр Бурхны даалгасныг биелүүлж хаан тавьсан тэр газарт нь сайныг үйлдэхтэй ингээд шантрахгүй байцгаая гэж л уриалж байна. Амен. За би нэг хоёр талбар ярьсан тий. Эхнийх нь юу вэ? Чуулганы эргэн тойронд амьдраарай. Чуулганд сайныг хийгээрэй. Чуулганыг сүрүүлэгчийг Бурхан өөрөө сүрүүлнэ гэсэн байгаа шүү дээ. Битгий энэ бол тоглоом биш шүү. Тийм ээ. Тэр манай одоо энэ юуник ганцургах хишгээгч хоёроо явдаг гэсэн цуглааны тэр байр барих мөнгийг нь байр барих газрыг нэг хүн өөрийнхөө нэр дээр ингээд тэр цуглаанд л явж исэн байгаа байхгүй. Тэгээд ясагч тэр цуглааныг одоо байр барих газар ингээд монгол хүний нэрээр авсан байгаа. Тэгээд мишнерүүд нь болохоор Япон хүмүүс байсан. Япон мишнер. Тэгээ мөнгө санхүүн ч ингээд боссон. Тэгээд нэг сайхан хөөрхөн байшин бариатглаа. Нэг 4-5 давхар жилөө нэг тийм байшин барьсан чинь яг байшин баригдаа дуусхын алдад нөгөө өөрийнхөө нэр дээр авахулсан тэр гэр бүл чинь булаацалтаа тэгэлсэн баг. Энэ бидний нэр дээр байгаа. Бүх тэр мөнгө төгрөг өөрсдийнхөө нэрээр орж ирсэн. Тэгээд нөгөө цуглаан чуугаасаа нөгөө шүүхэд өгнө үстэй. Шүүгээр хөөцөлдөхтөр бүх юм бүр анханаас нь ингээд юм бүр амар залтай ингээд бэлдсэн учраас ялагдсан байгаа. Зөндөө ялагдсан тэд нар. Тэгээд одоо бол мөнхийн улс руу явцсан нэг хуульч байхгүй Жошуа инх хоёр гэдэг. Тэр хуульч тэрний хөөцөлтөд тэн дээр одоо ингээд нөгөө өмгөөлж өгчээсэн байгаа байхгүй. Тэгээ дараа надаа ярьж байгаа. Би айгүй сони юм харлаа байна. Юу харсан гэсэн чинь. Анх одоо энэ цуглааны байрыг хулигдахыг сэдсэн тэр айлын эзэгтэй хавдраар өгчлээ. Энэ шүүх хурал ингээ явж явах хугацаанд. Дараа нь нөхөр нь өглөө. Дараа нь хүү нөглөө. Дараа нь охин нь өвдлөө. Тэгээ хүргэн нь хурж ирээд нөгөө байрны нөгөө бүх бичиг мичгийг авчираад нөгөө цуглааныхан дээр авчирч өгөөд сөөгдөөд энэ хараалаа биднээс зайлуулж өгөөч те. Ингиж гуусан гэж байгаа байхгүй. Энэ бодтой болсон явдал ахгүй та. Бурхан амьд оршигч штэ. Бурхан хизээч доог товхоо болохгүй штэ.
Энэ айгүй чухал юмны тухай би ярьж байгаа. Чуулганыг сүрүүлэгч бол Бурхан өөрөө тэрэндээ тооцоо боддог гэдгийг шалтгаан энд байж байгаа. Хоёр дахь тэр талбар нь юу гэхээр таныг Бурхан гэр бүлд чинь тавьсан. Бас хамт олон дотор чинь тавьсан. Та тэнд сайныг үлдэхгүй бол Бурхан тантай тооцоо бодно. Танд даалгасан үүргийг та биелүүлэхгүй шүү дээ. Өөртөө сайн хүндэл та сайн хандаад байгаа бол энэ бол хайр биш гэдэг байгаа шүү дээ. Энэ бол үйлчлэл биш, энэ бол Христийн хайрыг харуулж байгаа хэрэг биш юм а гэж хэлж. Тэгвэл гурав дахь талбар та өөр дөрөө хийх ёстой талбар. Бид нар зан чанараа өөрсдийнхөө ааш харж амьдралын хэв маягаа үнэхээр өөрчлөх ёстой. За одоо ингээд нөгөө нас явлаа, дунд нас руу ирцгээлээ, ирж ийн. Одоо зан хашаагүй өөрчлөгдөж байгаа шүү. Айгүй өөрчлөгөө. Оо яасан ч яа тий. Тэ? Яасан ч яа тий. Юу ч хэлсэн яа тий. Яг тийм үе дээр залуухаа жоохон имэн тийм ээ. Миний ирээдүй яах вэ гэж жоохон тийм байсан бол одоо тийм биш насан дээр ярьж байгаа шүү. Ам хэл яриа чин задгаар нь хинтэл бол уралцаж алцахтаа бэлэн болно. Тэ? Тэгээ бүр ингээд тэр чин ингээ өөрчлөгдөхгүй ингээд нас нэлээд бүр агчих юм бол одоо дайн дэгдээд байгаа нөхдүүчиг болно шүү дээ. Энэ бол христийн амьдрал ерөөсөө биш. Бид нар бусдын төлөө амиа өгөх хэмжээнд хайрлах ёстой хүмүүс байх ёстой байтал бид нар бусдын амийг авахын одоо төлөө зогсдог хүн болох үед тэ өөрийнхөө төлөө бусдыг хяддаг хүн болох үед бусдад муу юм хийдэг хүн болох үед энэ бол христийн амьдрал ерөөсөө биш. Христийн итгэл биш. Тэгэхээр хувь хүн бид өөрсдийнхөө зан чанар дээр бид нар өөрчлөгдөх ёстой байна. Заримдаа үнэхээр бас ингээд яалтчихгүй ингээл нэг тийм муухай зан гарах юм те. Одоо танаа пастор чинь хэр зэрэг муу хүн гэдгийг эхнэрээс нь асуу гэсэн тийм үг байд юм билэ. Тийм хэмжүүр байд юм билэ. Тэгээ эхнэр нь л одоо яг бүрэн ихээр нь хэлнэ гэж байгаа байхгүй те. За наадах чинь тэгдээ өглөө их гайгүй. Тэгээ өглөөний цагаа ууцсны дараа бүр гайгүй. Ажилдаа явахдаа бүр гайгүй те. За тэгээ явж байгаа ажилласаа ирэхдээ хэрэг үлссэн байвал ер нь жоохон муу. За яг хоол байхгүй бол бүр муудна те. Хоолоо голох юм бол бүр муухай. За ингэ нэг ийм прогноз информашн тав хүнд өгөх юм бол энэ бас жоохон асуудалтай гэсэн. Энэ үед бид Христийн дотор шин бүтээл гэдгээ бид нар санаж Христийн дотор л байх гэдгээ байх ёстой гэдгийг ойлгох ёстой болно гэсэн. Христийн дотор байх ёстой гэдгийг л ойл. Христээс бид нар гадна гарчвал бид нар шинэ бүтээл биш байгаа даа шүү дээ. Тэгээ Христийн дотор байвал тэр хүн шинэ бүтээл гэж хэлж байгаа шүү дээ. Өдөр бүр шинэ байх гэдэг чинь бас их сайхан зүйл, шинэ мэдрэмж, шинэ сэтгэл, тэ эзнийг одоо үгийг шинээр хаах гэдэг чинь өстой гоё зүйл шүү дээ. Амен. Тэгээ нэг юм сониуч хүн шиг байх юм шиг тэ өстой юм шиг. Тэгэхээр сайныг үйлдэхдээ үйл цуцъя. Гурван талбар дээр чуулганы иргэн тойронд бай. Тэгээ Бурхны хаан давсан тэр газар та үнэхээр сайныг үйлдэхдээ бит бүү цуцаараа гуравдугаарт нь та өөртөө бас бити буужгоорой гэж хүсэж байна. Тэгээ өөрийгөө шинчээл, өөрчил, тэгээ өөртөө шаардлага тавь. Бурхныхаа үгэнд өөрийгөө өгөөрэй гэж та бүхэн хүсэж байна. Дахин нэг их ишлэл уншаад одоо дуусч байна. Ром 8:28 дээр Бурхныг хайрладаг түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг гэдгийг бид мэднэ гэсэн. Анхны нөгөө Монгол орчуулган дээр энийг тэгж орчуулсан юм. Тэгээ энэ бас анхны санаанаас нь ондоо байсан юм байсан. Гэхдээ ингэсэн ба. Тэн дээр ингэж байсан. Бурхныг хайрладаг тэ түүний зорилгын дагуу дуудагдсан тэр хүмүүсийн сайн сайхны төлөө Бурхан гэсэн үгийг оруулсан байна. Тэгээд бүх зүйлийг хамтд нь ажилуулж байдаг гэж хэлсэн байна. Тэгэхээр энэний цаана тийм утга байдаг хань шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ингээд юмнууд зүгээр өөрсдөө сайнаар ажиллаад байдаг гэсэн утгатай биш. Бурхан бидний талд байгаа бол тэр бидний төлөө үнийг хийж яадаг гэж ингэж хэлсэн байна. Амен. Энэ дээр нэг хоёр юм хэлсэн. Бурханыгаа хайрладаг хүний тухайч. Хоёрдугаарт нь түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн тухай ярьж байгаа. Та сайн муу явсан ч хамаагүй Бурхан таны төлөө зогсоод байна гэж өөрийгөө битээ тийм худлаа тайвшруулал битээ өгөөрэй заа. Бурхан танд хайртай хിവэрэл байна. Гэхдээ Бурханы хүсэл зорилгын дагуу явж явах тэр замын дунд тиймээ туршид Бурхан бидний амьдралд ингээд ажилуулахаар төлөвлөсөн зүйлүүд байвал яах вэ?
бид нар явахгүй болол явах тийм ээ. Явахгүй болол явах. Нилээн дэхэн би том хүүгийнхаа хэдэн настайч байсан юм дээ. Тэгээ нэг Крисмсаар нэг юм хөрхий нөгөө бид нар чинь нэг шалтай бэлэг мэлэг авч өгдөггүй. Тэгэл нэг Крисмсаар жоохон баярлуулъя гэж бодсон ба. Төрш өдрөнч байлаа. Нэг Xbox авчихгүй. Тэгээ тэр нь одоо ч байгаа л да. Тэгсэн нөгөөдг нь би аваачаад бүр ингээд хувцсныг шүгэнд нь хийгээд нилээн юмар даллаад ингээд тавьцсан. Тэгээ би ингээд өөрөөс ахуулаад ингээд яасан л да. Ингээд нэг юм жижиг юм битсэн ба. Хамгийн ихнийх нь юм за аавч өрн чамд ингээд бэлэг бэлдсэн. Тэгээ чи тэг бэлгийг хайж олъё гэж хүсвэл тийшээ очиод ухаад үзээрэй гэл. Тэгээ нөгөө чинь яваал нэг өөр галтгооны нөгөө иргэнэг очиод ингээд янгууд нь тэнд нэг юм хайрцагтай юм байна. Нөгөөдгөө ингээд онгоолгоо нэг чинь задлах гэж бөө юм болж дотор нь мессеж яж. За чи энэ дараагийн одоо стейшн руу яваарай. Тэгээд бэлэг рүү хүрэх замыг чам зааж байна. За нөгөөд чинь дахиад нөгөө газар руу яваад ингээд 3-4 дамжуулж байгаад яг бэлгэн дээр ирсэн баг. Тэгээд тэр хүүхд ингээд нэг аав ээжээсээ нэг бэлэг авж байгаа яг тэр мөч бол айгүй гоё мөч тийм ээ. Тэгээд би дараа нь ингээд нөгөө зориуд би тэрийг хийсэн дараа нь өөртөө нь ярьж байхдаа тэгээ амьдралд нь хэр зэрэг тэр ингээд удаан бодогдож санагдаж авах юм бүүмэд тэгтээ ямар ч байсан би тэрүүгээр дамжуулаад ингэж хэлсэн маа. Хэрвээ чи зааврын дагуу ингээд яваагүй болол чамд бэлдсэн тэр энэ бэлгэнд чи хүрэхгүй байсан байхгүй. Тэгэхээр бидний амьдралын туршид бурхан ингээд өрөөл өгсөн байна. Ивэл өгсөн байна. Бэлдсэн байна. Түүний хүсэл төлөвлөгөө төр тогтоосноороо байж байгаа. Харин бурханы зааврын дагуу бид нар нөгөө газраас газартай цэгээс цэгт ингэж бид нар явахгүй л ирж хаахгүй юм бол энэ ивэлийг нь бид нар амсаж амтлаж чадахгүй бас мэдрэхгүй байгаад байдаг байхаа шүү. Анд нөхдөө эцэг их байхын бас эхнэр нөхөр байхын бас анд найз байхын утга учир нь зүгээр ингээд амьдралын нэг юм тохиолдол ерөөсөө биш ээ. Тэ? Энэ нь бурхан биднийг дуудсан. Өөрийнхөө хүслийн дагуу сонгосон тэр ариун сонголт байгаа байхгүй. Тэнгэрлэг сонголт байгаа. Тийм учраас бурханд өөрсдөө зориулж түүнд өөрсдөө даатгсан энэ итгэлээр амьдрах гэдэг бол бидний амьдралын хэв маяг заавал байх ёстой. Өөр хүүхдийнхаа төлөө ирээдүйн төлөөг санаа зовлоо бурхан даатгаж өөрийн бас маргаашаа бид нар бурханд даатгадаг хүн бол ухаантай хүн тооцогдож шээ. Түүний амар амгалан дотор итгэл дүүрэн байгаараа гэж та бүхнийг уриалж байна. Тэгээ энэ цаг үед та өөрөө ч шинчлэгдэн төлөвшөх боломж гэдгээ санаад бодит алхам хийгээрэй гэж уриалж байна. Хамтдаа залбирцгаая. Эзэн минь бид өөрсдийн үр хүүхдэд гэр бүлээ өөрсдийгөө ч таны мотор даатгая. Миний болоод миний гэр бүлийнхний оюун бодол зүрх сэтгэлийг та зөв зам руу хөтлөж явах ёстой замд нь та чиглүүлээч гэж гуйж. Зөв зам руу хөтлж өгөөч. Зөв нөхөрлөл, зөв хандлага, зөв шийдвэр, зөв сонголтууд руу дагуулаач. Бидний хүн нэг бүрд бас шинэ үе шилжилтийн энэ үед хэрэгтэй итгэл ба төвчгэрийг амар тайван ба ухаарлыг өөрчлөлт болон төлөвлөлчлийг хайрлаач гэж эзэн Есүсийнхаа нэрээр залбирэн гуйж байна. Аамен.